эргэж бодоод холбогдъё гэдэг харилцагч нар нөх олон байдаг шүү дээ. Таны бусдад бүтээгдэхүүнчлэгээ итгүүлэх ур чадвар ч маш сул байгаа. Хэрэглэгчийн айдас гэж Би шал дэмий модалтай тавчих үедээ сэтгэл хөдлөлийн хөшүүрийг яаж тэмцвэртэй явах вэ? борлуулагч өөрөө хөтөлж явдаг байхгүй. Үгүй ер нүвч борлуулж болно. Хоосон санаа хүртэл хүмүүс борлуулж шүү дээ. За өдрийн төргийн бизнес айн подкастын сонсогчдод бас үзэгчдэд бизнесийн ерхий редактор даваад орж байна. За өнөөдрийн манай подкастын дугаараар ярих сэдэв бол борлуулалтын сэдэв. За ингээд зочноо танилцуулъя. Customer King Consulting компани үүсгэн байгуулагч. За борлуулалт харилцагчийн үйлчлэгээний зөвлөх нам уурсан байна. Өдрийн шинэ оны минь бас. Шинэ оны минь та бүхэндээ тэгээд оны их та бүхэнтэйгээ уулзч байгаадаа маш баяртай. За тэгэхээр 26 он гараад хэд хонж байна. За байгууллагууд компаниуд төлөвлөгөө гаргацсан байгаа. Ялангуяа одоо хамгийн чухалтай бол борлуулалтын төлөвлөгөө гэдэг тийм. Тэгэхээр ер нь яг зүгээр борлуулалтын асуудлыг бас шинэ оны бас одоо гарсны дараахан нэг базаж ярих хэрэгтэй болсон гэж одоо таныг өрсөн. Тэгэхээр эхний асуулт юм байгаад байна. Ер нь зүгээр ингээд сүүлийн үеийн чиг хандлагч гэх юм уу том зургаар харахаар манай компаниудын борлуулалтыг хамгийн тийм түгээмэл ажиглаж байгаа сул тал гэх юм уу? Эндүү ташаа ойлголтууд гэх юм яг тэр тал нь юу вэ? Тогтсон өөр ингэсэн систем байхгүй. Илүү нөгөө ганц хоёр чадварлаг хүмүүс тэрэ төвлөрдөг. Тэгээ тэр хүмүүс нь ажилласаа гараа явчих юм бол ерөнхийдөө байгууллагын борлуулалт тэр чигт өмнөх хандлагатай байдаг. Яг тэгэхээр өөр ингэсэн систем бүрдүүлээгүй борлуулалтын багийнхаа хүмүүсийг хувь хүн талаас нь сэтгэл зүй талаас нь яг нөгөө онол талаас нь бас сайн хөгжүүлж чадаагүй учраас ерөнхийдөө хар практик дээр л борлуулалт хийжсэн хүмүүсийг борлуулагчаар авчдаг. Тэнгүүт нөгөө тэр хүмүүс маань ажлаа ойлгох цаг нь аягүй удаан байдаг тий. Тэгэд арай гэж нэг ажлаа гартаа оруулах юм тэгээд бүр борлуулалт хийн гэдэг бол аягүй хүнд байдаг л та. Тийм учраас одоо компаниудын хувьд яг ажилтнуудаа системтэй сургаад өөр ингэсэн борлуулалтын системийг яг бүрдүүлчихдэг юм бол энэ эрсдлээс өөрийгөө хамгаалж чадна гэж үзэж байгаа. Борлуулалтын систем ихээр тодруулж асуухад нь одоо эн чинь бол ерөөхдөө нэг мэдээж борлуулалтын ажил бол тухайн хүний ур чадвар одоо мэдлэг туршлагаас ихээхэн шалтгаалдаг. Гэхдээ хүн төвтэй биш систем төвтэй борлуулалтын арга барилтай бай гэсэн. Энийг жаахан тодруулж яривал тийм. Ер нь яг одоо жишээ ямар систем бэ те сайн борлуулалтын систем гэж юу юм гэдэг ч юм уу. За яг олон хэд хэдэн системүүд байгаа. Гэхдээ манай дээр жишээлбэл ямар системийг илүү санал болгодог вэ гэхээр sales pipeline гэх систем байдаг байхгүй юу? Тэр нь болохоор борлуулалтын 8 үе шат гэж байгаа. Тэн дээр болохоор хэрэглэгч болон сэжим мөн харилцагч байгуулагддаг байгаа шүү дээ. Тэр болгоныг бүртгэдэг. Тэр болгоны дээр харилцаж байгаа тэр хүн маань борлуулалтынхаа одоо харилцаан дээр аль үе шатн дээр явж байгаа вэ гэдэг бүртгээд тэр одоо борлуулагч жишээлбэл тэр 8 үе шат байлаа гэж бодоход 3 дугаар шатн дээр дийлээ алдаад байна уу тий 5 дугаар шатн дээр эсвэл нөгөө гэрээлцлээ алдаад байна уу гэдэг бүртгээл яваад байгаа байхгүй. Алдж байгаа тэр болгоны чинь ингээ тоон дүнгээр арт нь ингээ дөнгөт явж идэг. Тэгэхээр энэ дээр нөгөө анализ хийдэг систем байхгүй, энийг бүртгэдэг систем байхгүй. Ингээ явчихлаар зэрэг борлуулалт зүгээр ингээ нөгөө тухайн өдөр жоох мотивацтай бол гайгүй гараал юм а борлуулцдаг. Мотивац муу бол тэгэл ерөөсөө ажил нь явдаг унждаг ч юм уу тий. Эсвэл зарим хүмүүс аюу их мотивацтай хичээл зүтгэл гаргаад байгаа ч гэсэн яг ямар техник ашиглаад ямар асуулт асууж нөгөө хүний хэрэгцээг яаж би зөв ойлгож онцлох вэ гэдгийг ойлгоогүйгээс болоод хичээгээд хөдөлмөрлөд үр дүн гарахгүй ингээд шантраад ингээд унцдаг. Тэнгүүт нөгөө дарга нар нь үр дүн л нэхэд байдаг те. Тэгтэл тэр хүнийгээ бас яг үүсэд сургацсан уу, ур чадвар нь үнэхээр хангалттай төвшин байна уу гэдэг яг дарга нар нь бас өөрсдөө ойлгохгүй явж байгаа байхгүй яа. Тэр нөгөө эзэдүүд ч өөрсдөөс борлуулах ур чадварын системээс ойлгоогүй учраас нэг авиастал хүн авчвал тэгэл болно гэж ботчдаг. Тэгээд иймэрхүү байдлууд бол айгүй гарч байгаа. Тэг ялангуяа corporate буюу байгууллагын борлуулалтын дээр яг юм чадварлаг хүнийг суулгахгүй бол тэгэл айгүй олон харилцагч байгууллагууд дээр алдаад явчихдаг байхгүй. Нэг яг хуучин ч гэсэн нэг зүгээр энэ жишээ баяжуулаад хэлэхэд одоо нөгөө хүн систем төвтэй биш хүн төвтэй борлуулалт юугаар аюултай гэхээр за нэг аялал жуулчлалын оператор компаниг аваад үзэхээр нэг аягуул борлуулалтын сайн менежертэй нөгөөдөл нэг харилцагчтайгаа ойрд итгэлцтэй харилцаатай болсон. Гэтэл нөгөө хүн чинь ажлаасаа гарч иж байгаа байхгүй юу. Тэгсэн нөгөө нэг ингээд одоо жуулчдын аялагчтай урсгал нь байхгүй болсон. Дараа нь тэгсэн чинь нөгөө борлуулагч нь өөрөө компани байгуулсан ингэ явж исэн. Нөгөө аялагчтай дагуулсан явж исэн гэдэг ийм жишээг одоо манай бизнес юмдэрс гарч исэн ийм жишээ байхгүй. Тэгэхээр яг хуу тодтох үүднээс ингэж одоо нэмж байгаа шүү. Тэгэхээр бас ингэж асуумаар байна. Зөвлөхөний хувьд ер нь зүгээр ингээ хөндлөнгөөс айчхад яг борлуулалтын систем эсвэл борлуулалтын баг хилтэс сул байгаагийн эхний хоёулаа 3 шинж тэмдгийг бас хэлээд өгч зүгээр бах тийм ээ. Нэгдүгээрт нөгөө систем байхгүй гэдэг чинь бас юу хэлж байгаа вэ гэхээр бүтээгдэхүүнийг яаж анх танилцуулах юм, сэжин буюу лидээ яаж татах вэ гэдэг хүн болго ойлгохгүй. Тэрэн дээрээс эхлээл бүхэн бодлоонууд эхэлдэг байхгүй юу. Хүн болгон өөрөөрийнхөө ярьдаг. Хүн болгон нөгөө харилцагчийг татах арга барил нь өөр байдаг учраас аюух оновчтой оновчгүй янз бүрийн зүйлсүүд бараг азар ингээ 100 хүнтэй харилцаад 1-2 нь борлуулалт болж орж ирдэг ч юм уу тий. Тэгэхээр энийг өөр харж болно. Хоёрдугаарт нь гэвэл
нөгөө үнэлгээ авах штэ KPI үнэлгээ нь яг 100 хийгдэж байна. Яг ямар үзүүлэлтүүд дээр нь суурилж ийн хүн үнэхээр мундаг борлуулагч гэдгийг үнэлгээ. Жишээлбэл энэ дээр гол 3 үзүүлэлтүүд байдаг байхгүй тий. Борлуулалтын хэмжээ, давтамж, тэгээд давтан үйлчлүүлэгчийн хэмжээ тэгээд шинээр бас сэжим одоо хэр үүсгэж чадж байна вэ гэдэг дээр л ер нь гол үзүүлэлтүүд нь үнэлэгддэг л дээ. Түүнээс биш одоо юу гэдэг нэг харилцагчтай харилцаад яг нэг том борлуулалт хийж болно. Гэхдээ тэгтэл нөгөө талд нь нэг 10 хүнтэй харилцаад 10-нд нь юмаа зарцсан. Гэхдээ нийт дунд арай бас бага байгаад идэх ч юм уу тий. Тэгээ энэ тохиолдолд одоо магадгүй яг юунаас болоод энэ өндөр дүнтэй юмнуудаа зарж чадахгүй байна. Юунаас болоод ийм зөвхөн жижиг зүйлсүүдэд амархан зараад иж гэдэг юм. Энэ болгон дээр бас ингээд дата анализ хийж ээж л ер нь системүүд дээр ингээд өөрчлөлтүүд хийдэг. Тэгээд нэгдсэн юм ойлголт байхгүй, скрипт байхгүй. Ерөнхий нөгөө нэг юм борлуулалтанд хандах юм аргачлалууд нь байхгүй болохоор л юм их замраагүй байдал үүсдэг. Тэгээд яг гартаа ажиллаа оруулсан хүний хувьд болохоор ялчгүй борлуулалтаа сайн хийдэг. Тэгээд энэ хүн чинь энэ компани баг над дээр л тогтож ингээд ойлголт авсан тохиолдолд бол өөрөө компани үсгэл явчихж байгаа шүү дээ. Гэтэл нөгөө үлдсэн хүмүүс нь сурагдаг учраас дахиад ихнээс нь нухаал тэгээд нухаад бас чадахгүй ч хүмүүс байгаад идэг. Энэ дээрээс бол айгу хугацаа алддаг учраас компаниуд анханасаа яг мэргэжлийн зөвлөхүүдийг аваад борлуулагч нарыг, коуч нарыг аваад сургачих юм бол маш их хугацаа хэмнэдэг. Түрүүн та нөгөө борлуулалтын сэжимгээд ярьлаа. Одоо борлуулагч өдөртмийн одоо ажил дээр за би жах эргэж бодоод холбогдъё гэдэг харилцагч нар нөх олон байдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ үгийн цаана ер нь бас ямар бодис шалтгаан байна тий. Ийм одоо тохиолдлууд их байгаа гэвэл тэгээд контакт тасраад байвал ер нь бас яах юм. Тийм борлуулагчтай өөртөө бодох хэрэгтэй. Таны ингээ тий харилцаа үүсгэсэн хүн одоо боломжит проспект чинь за бодож байгаад олё дараа дахиад ярих гэдэг ч юм уу. Ийм хариулт их өгөөд байна гэдэг чинь нэгдүгээр таны бусдад одоо бүтээгдэхүүнчлэгээ итгүүлэх ур чадвар ч маш сул байгаа гэдгийг харуулж байгаа. Нөгөө талд бүтээгдэхүүний үн цэнийг ойлгож чадаагүй учраас л одоо хэрэглэгчнэр эргэлзээд байгаа байхгүй шийдвэр гаргаж чадахгүй. Тэгэхээр нөгөө борлуулалтын сургалтаар юу заадаг вэ гэхээр зүгээр ингээд нэг энгийн хаймаа гэдэг харилцаанаас илүүгээр яаж нөгөө хүний хэрэгцээг зөв ойлгох уу, сэтгэл зүйн хэрэгцээ, далд ухамсар тархины одоо шийдвэр гаргаж байгаа тэр процесс, хэм маяг, стайл, тэр үеийг л бүр харилцаа, communication style-ыг хүртэл ойлгож иж тэр хүний тархи руу нэвтэрч шийдвэр гаргах процессыг нь одоо борлуулагч өөрөө хөтлж явдаг байхгүй юу. Тэгэхээр энэ болгон нарийн ур чадваруудыг ойлгож иж л ер нь хүний тархийг удирдах мөнгөний карманаас нь гаргуулж тий борлуулалт хийлгэх нөхөөс биш зүгээр одоо ингээл амар муухраар үзэл ингээл хөөс басаа гожуулаад явах тас гол юм шиг. Эндээс шууд асуугаад одоо та ярьлаа ингээд нөгөө үний тархи ажилтдаг тэр нэг кнопуудыг товчлууруудыг олох хэрэгтэй тий. Тэгэхээр борлуулалт чинь нөгөө одоо хүн худалдан авалт чинь хүн логикоор шийдвэр гаргах, сэтгэл хөдлөөр шийдвэр гаргах гэдэг янз бүрийн ойлголт байдаг. Ер нь энэний балансыг бас яаж олохыг хэтэрхийг сэтгэл хөдлөлийн товчлуурыг дараад тэрхэн худалдан авах шийдлээ дараа нь тэгтээ чанар нь сэтгэлд нүрэхгүй бол бас тэр чинь ингээд хэрэглэгч алдах юм. Тэгэхээр энийг логикийн тэр нэг одоо хөшүүрэг сэтгэл хөдлөлийн хөшүүрийг яаж тэнцвэртэй явах уу, тэн дээр борлуулагч яаж ажиллах уу те. Нэгдүгээр тал борлуулалт бол 80% 90% сэтгэл хөдлөл төр хийгддэг гэдэг бүр шинжилгээ батлагдсан байгаа. Тэгээ хүн яадаг вэ гэхээр үргэлж өөрийгөө юм хамгаалах механизм тархинд байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд хүн ямар нэг юм худалдаж аваад дараа нь ингээд жоохон харамс сэтгэл төрөхөд байвал логик тархинаас хүнд ямар мэдээлэл илгээдэг вэ? Үгүй чи зөв л сонголт хийсэн шүү дээ. Чи энэ чи чанартай газтай. Жишээлбэл одоо iPhone үү тий? iPhone-ы хүмүүс яагаад ингэж анх гарч ирэхэд нь шуурч, шүтэж тий ингэж бүр булаацтаж ингэж очролж авдаг байсан бэ гэхээр үнэхээр iPhone өөрийгөө брэндээ бий болгохдоо хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлөх хүч байдлаар брендийнхаа үн цэнийг бий болгож чадсан учраас хүмүүс сэтгэл хөдлөлөөр iPhone-ыг авчдаг. Тэгээд арай үнэтэй юм уу гэдэг эргэлзсэн асуудал тархинд нь орж ирэнгүүт логик тархинаас ямар мэдээлэл өгдөг гэхээр эн чинь чанартай шүү дээ. Чанартай болохоор үнэтэй авах нь аргагүй гэдэг ч юм уу. Нөгөө сэтгэл зүйн эргэлзээг нь логик тархин эргээд шууд яадаг байх нь хаачдаг гэсэн. Тэгэхээр сэтгэл хөдлөлөөр хин нэг нь юм борлуулчаад яана гэж айх шаардлагагүй. Яагаад тэгэхээр хүний тархи автоматар өөрийнхөө шийдвэрийг зөвтгөх юм механизмтай байдаг. Тэрийг нөгөө борлуулагч нар бас мэдгүйгээс болоод яана хитрхи их одоо сэтгэл хөдлөлтөнд нөлөөлчөөд дараа нь тэр хүн одоо буруу зүйл авчлаа гэж бодвол яана гэд. Яг ганц нэг тийм хэрэглэгчнэр байдаг л да. Хитрхи ингэ сэтгэл хөдлөлт их чин танаагаас аюу их олон бүтээгдэхүүн авчлаа. Одоо ингэ барыг зарим нь хэрэглэхгүй юм шиг байна гэж эсэргүүцэл ирдэг байхгүй. Тэнгууд дундаж борлуулагч нар яадаг вэ гэхээр намуучлаараа за тэг та таалын буцаачих гэж хэлдэг. Энэ бол дундаж борлуулагч. Шилдэг борлуулагч нар юу гэж хэлдэг вэхээр үгүй шүү дээ. Та тэр үед хамгийн зөв сонголт хийсэн. Танийг дараа эргэлж болно шүү дээ. Эсвэл та найзтай бэлгэлж болно гэд дандаа өөр сонголтуудыг яах нь тархийг нь
өөр шийдэл рүү хөтлөж. шийдэл рүү хөтлөөд идэг. Хизээч ингээл худалдаа хүчийнхэн эсэргүүцэлд автаал нэрээ би буруу мэдсэн болоо гэдэг мэдрэмж төрүүлдэг байхгүй. Тийм учраас нөгөө борлуулагч хүнд ямар чадвар байх хэрэгтэй вэ гэхээр зөвхөн хөдөлмөрч шаргуу байхаас гадна хүний сэтгэл зүг ойлгодог, сэтгэл зүг удирддаг. Тэгээд ерөнхийдөө айгүй их ятгах чадвартай, нэлээ нөгөө тархинд нь нөлөөлөх чадвартай байж иж л одоо тэр борлуулалтыг сайн хийх гэдэг чинь. Тэгэхээр одоо хэдэн тэрбумын том дийлүүд хийгдсэн байна. Энд дэр чинь ингээл захирлууд чинь эргэлздэг штэ. Одоо нөгөө худалдаа авах тал нь бас арай л эднийхээс арай л их том юм захиалчуу тий. Зарим нь юусаа яшиг астдаг ч юм байл угаал худалдаа галт дийлсэн сургаа ингээл яадаг. Тэгэхээр хэрвээ тэн дээр ингээ айгүй сайн борлуулагч байх юм бол тэр хүний одоо гаргасан шийдвэр гэрээ хэлцлүүд нь 100% зөв бөгөөд тэр хүний өөрийнх нь шийдвэрээр хийгдсэн юм а гэдэг итгэл үнэмшлийг төрүүлж чаддаг байхгүй. Өөрөөр хэлбэл та өөрөө хүсэл энэ гэрээг хийсэн. Энэ гэрээ үнэхээр танад хэрэгтэй учраас л та хийсэн гэдэг итгэл үнэмшлийг бүр шинээр ингэж үндэслүүлж ургуулж чаддаг гэх юм уу. Өөрөөр хэлбэл борлуулагч хүний тархинд сид буюу үрийг суулгаад тэрийг ургуулж чаддаг. Тийм амар тийм хүн байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чадвар маань л хэрвээ сайн байх юм бол хүн нүвч борлуулж болно. Хоосон санаа хүртэл хүмүүс борлуулж шүү дээ. Та түрүүн айдас эргэлзээгээд ярьсан зүгээр хоёлаа ингээд дэлгүүрт орж байгаа үйлчлүүлэгч эсвэл үйлчлэгээний газарт орж байгаа хүний ингээд төсөөлөд үзэл та тэр хэрэглэгч ер нь яг хэрэглэгчийн айдас гэж юу вэ? Далд айдас гэдэгтэй эсвэл далд эргэлзээч гэдэг юм уу те? Тэрэн дээр ер нь борлуулагч яаж ур чадвар гаргах хэрэгтэй тэр хүнийг хэрхэн одоо юу гэдгийг за эмпати гэж ярих нь цааш ер нь гэхдээ бас тэгж ярьж болох л ахал та тий хэрэглэгчийг ойлгох мэдрэх ухаан гэдэг яг тэр айдас тал дээр ярил маш олон хэрэглэгчид угаасаа дандаа айдастай явж идэг. Бүтээгдэхүүн худалдаж авах шийдвэр болгоны цаана хүн болгонд юу хийж байгаа вэ? Айдас байдаг. Ямар айдас байдаг вэ гэхээр би буруу шийдвэр гаргачих үү дээ. Би шал дими модалтад авчих үү дээ. Би мөнгөө арай чанаргүй юм толигтуулж авах үү дээ гэдэг ч юм уу те. Хэрэглэгчийн нөө туршлага гэж байгаа шүү дээ. Өмнө нь айгүйх олон айдастай буруу юм авцсан. Тэмүүд шилдэг борлуулагч нар яадаг вэ гэхээр бүх тэр айдасуудыг нь асуулт нээлттэй асуулт болон хаалтаж илүүсэн асуултуудаар дамжуулаад илрүүлээд тэр айдасыг илэрхийлэхээс ч өмнө өөрөө төрүүлээд асуугаад ингээд эхлээ ухаа гаргаад ирдэг байхгүй. За танд ийм юм айз өмнө тохирж ясна уу? Танд өмнө туршлагаар те та буруу бүтээгдэхүүн сонгосноос болоод асуудал үүсч гинүү гэдэг үүсч байсан уу гэдэг ч юм уу урьдчилаад асуучаар зэрэг яг борлуулалтын нэг хаалтын шат буюу 7-8 гушин дээр айдас нь гэж бүртэрч гарч ирдэг үү тэрийг бүр наан эрт одоо мэрэгжлийн борлуулагч нар яачдаг байх нь асуултаар дамжуулаад 3 дугаар шатн дээр илрүүлцдэг. Тэнгүүд бүх айдас дээр няцаалтуудыг өгдөг байхгүй. Манай бүтээгдэхүүн 100% Японд те одоо ийм ургамлаас гаргаж авсан одоо тэр Фужи уулын гол орхины аршаанаар хийсэн маск учраас энэ бол тань ямар ч ажил өгөхгүй гэдэг нь сулхаар тогтооцсон гэдэг нөгөө хэрэглэгчд байж болох бүх айц эрсдэл эргэлзээг нь асуултаар дамжуулаад яаж ирдэг байх нь ухаж гаргаж ирээд тэрэнд нь бүх няцаалтуудыг өгчдөг учраас хэрэглэж саармагж болдог тийм саарамж бүр аргүй харлага байхгүй болчихдог. Тэгэхээр нөгөө бүр ингээд клин болчдөг учраас хэрэглэгч ингээд итгэлтэйгээр худалдаж авдаг. Манай борлуулагч нар гол нь нөгөө тэр чадвар байхгүй хэрэглэл 3 дугаар шат буюу мөсөн уул одоо онцлох арга гэдэг бид нар байдаг байхгүй юу? Мөсөн уулын ёроолт байгаа хэрэглэгчийн айдас, хүсэл, тачаал, шунал мөрөөдлийн бүгдийн асуултуудаар дамжуулж гаргаж иржээж манай бүтээгдэхүүн тэр хүний яг аль айдсыг нь яг аль хүслийг нь аль хэрэгцээг нь хангах вэ гэдгийг дээр нь оновчтой тайлбаруудыг хийж авч явах хэрэгтэй байдаг. Тэр шатаа бид нар ингээд их борлуулагч нар хийдэггүй учраас хаа вэсэн 7 дугаар шатн дээр гинт унаал ингээл анхалтдаг байхгүй. Тэгэл нөгөө ингээл алтчдаг хэрэглэгчээ. Тэгэхээр манай нэг кейс байна л да. Ингээд нөгөө дэлгүүрээр ингээд орж ирж байгаа хүмүүсийн тоон өөрчлөгдөг мөртлөө зөвхөн 3 дугаар шатны хэрэгцээг илрүүлэх, айдсыг илрүүлэх, асуулт асуух чадвар сайжирснаас болж энэ компани борлуулалт 90% одоо хуваар өссөн ба. Одоо өөрөөр хэлбэл дэлгүүрт өдөрт 10 хүн ордог байсан тийм. Тэгтэл сургалтын дараа 10 хүн орсон хэвээрээ байсан уу? Байсан. Гэхдээ борлуулалт нь яасан? 90% өссөн. Яагаад тэгэхээр нөгөө борлуулж байгаа хүмүүсийнх нь ур чадвар нь харилцааны чанаржаад ирчээр зэрэг орсон хүн болгоно алдахгүй. Тэгээд нэг хүнд магадгүй урд нь ганц одоо юу гэдэг нь тос зараад явуулдаг байсан бол чанаржаад ирэхээр зэрэг нэг хүн тос тий маск одоо юу гэдэг шампунь гэдэг бүх юмын зараад ингээд явуулах чадвартай болж байгаа байхгүй. Тэгээд ирэхээр зэрэг юун тэр маркетингийн зардал ямар шаардлагагүй. Тэр борлуулагч хүн чинь бүх борлуулалтаа базаад авчиж байгаа. Тэгэхээр нөгөө борлуулагч хүн чанарчхын хэрээр компани борлуулалт үргэлж устдаг гэдгийг ойлгох хэрэгтэй л байгаа. Та түрүүнөө итгэл гэдээ ярьж исэн одоо итгэлцэл гэдэг бол бас бизнест аягүй чухал. Тэгтээ харьцангуй удаан хугацаанд бүрэлдэхж бий болдог. Гэтэл борлуулалтын ухаанд бол одоо эхний 1 минут ч юм уу эсвэл хагас минутад ингээд тодорхой эсцэгцийн төвшний бий болох бас тийм одоо ил бүр техник ур чадвар бас хэрэгтэй байгаа шүү дээ. Тийм яг үнэ. Тэгэхээр ингэж асуухад ерөөхдөө
одоо угаасаа айгүй олон завгуутай ингээд хортхын ингээд шийдэл сонсчоод ингээд цааш дараагийн алхмаа шийд. Тэгэхээр за эхний 30 секунд гэх юм уу эсвэл минутад тэр итгэлийн тодорхой төвшнийг яаж бий болох вэ? Яг техник талаас ямар ур чадвар? Хамгийн техник талаас бол мэдээж харилцааны техник, борлуулалтын техник гэдэг хоёр техник байдаг. Харилцааны техник нь юу вэ гэхээр анхны сэтгэл, эрэг сэтгэл төрүүлэх, дууны үг, харц мэдлэгээ тий. Энд чинь анханасаа эрэг үежээ далд тухамсарт нь эрэг сэтгэл төрүүлдэг 3-7 секундын дотор. Хоёр дахь борлуулалтын техник нь юу вэ гэхээр pitch гэдэг ойлголт байхгүй юу? Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний анх та яг яаж зөв байдлаар танилцуулах вэ? Энэ нь яг л нөгөө загас барихтаа бид нэр өгөөш дэгэндээ хийгээд ингээд дигийг хайдаг штэ. Тэгээ хэрэг дигээгээ та өгөөш чинь агуу чанаргүй муу байх юм бол загас тэрийг өнөхгүй. Тэгэхээр таны хэлж байгаа эхний pitch буюу анхаарал татах өгүүлбэр чинь мессеж чинь зөв байх юм бол ямар ч хүн сорт гэл ингээ хараад таны үгэнд автаад ингээд та шууд тэр тархийг өөр дээрээ бүрэн төвлөрүүлээд нөгөө тархийг нь та жолоодод эхэлж байгаа байхгүй ярилцлагыг эхлүүлээд анхаарлыг татаад тэгээ харилцааг жолоодож байгаа. Энэ нэгдүгээр 8 үе шатын нэгдүгээр үештэг одоо бас аюул орлон борлуулагч нар сайн хийж чадахгүйгаасаа болж боломжтой үйлчлүүлэгч нарыг хүртэл хажуугаараа ингээд алтаад өгч бүр мөнгөтэй хүмүүсийг хүртэл танихгүй эсвэл татаж чадахгүй тий аюул сонирхолгүй болгочтой. Тэгэхээр энэ ур чадвар бас байж ээж эхний 30 секунд дотор та тэр хүнээ ингээд өөр дээрээ тогтоож одоо манайхаар бол өгөөш хаяад уурганд оруулна гэж ярьдаг байхгүй борлуулалтын хэллэгээр өгөөш чинь сайн байсан уу өгөөш чинь сайн байвал хоп гэж юмд ордог үлээ загас дэгэндээ юу гэж орох гэдэг л монголоор одоо юу гэх юм дэгэндээ орох гэх юм уу тэгээ орцсон байхад бол хэрэглэгчийг цааш нөхлөөд аваад явахад л амархан байдаг. А энэ чадвар нь бол өөрөө 10 арга гэдэг байхгүй яаж зөв пич хийх вэ гэдэг. Яг нөгөө энэ бол юутай их тусдалт одоо нийтлэл бичдэг таны хувьд тэ мэдчихтэй. Гарчгийг яаж гоё гарчиг бичвэл хүн уншдаг үлээ нийтлэлийг тэ. Яг тэр үн шиг бүтээгдэхүүнээ аль өнцгөөс нь тайлбарлах юм бол энэ хүн миний өгөөшөнд орох вэ. За жишээлбэл одоо жишээ шууд аваад ярил л та тэ. Одоо ингэж хэлвэл чам хэр сонирхолтой байна. За одоо ингэ яхаа гоо сайхны бүтээгдэхүүн дээр жишээ авъя тий. Сайн байна уу? Манайд одоо ингэ шинэ Японоос тий маск орж ирсэн байгаа шүү. Таны хайрсыг маш гоё толгор зөөлөн болгоно гэвэл одоо энэ бол дундаж байдаг л нэг танилцуулга тий. Тэгтэл тий өө сайн байна уу? Өдрийг та сайхан өнгөрөөж гин үү тий. Яг манай одоо өнөөдөр таны хайрсан тохирохоор тусгай маршааны усаар гаргаж авсан маск өнөөдөр мад онцгой одоо хямдралтай худалдаагаар борлуулагдаж байгаа. Та илүү хайрсаа илүү гоё толгор зөөлөн болох хүсэж байна уу гэдэг ч юм уу тий. Яг ингээд ари өөр байдлаар таныг илүү 20 жилээр залуу харагдуулах, таны арьсыг гэрэлтүүлэх гэдэг ч юм уу тий. Иймэрхүү нөгөө хүний сэтгэлийг татсан гоё ингээ үг өгүүлбэрийг чимхлэр үгийг ингээ бодоод боловсруулад яг тэрийг чийжлээд тэгээд ингээ пич буюу тэр нөгөө өшөө тавихлаар хүмүүс айгүй их орж ирдэг байхгүй юу. Өө яадаг маск ингээл ингээ ороод ирдэг. Тэгэхгүй сайн байна уу? Манай зүгээр гоо сайхны бараа зарж шүү гэд ингээ яриад байвал хүмүүс тэр ингээ тархироос үлээж авах байгаад байхгүй. Тэгэхээр энэ дэр яг нөгөө сэтгүүлч хүн яаж юма бодож амар ингээ нухаж баллуурдаж тий нийтлэлээ бичдэг үлээ тэрүүн шиг юм борлуулалтын бичүүдийг бас босруулахад нэлээд цаг хугацаа ордог. Нөгөө талаар бас ингээд хэрэглэгчтэй тодорхой харилцаанд ороод хэрэглэгч ингээд сонирхоод ер нь нэг авчих гадайсэн ч гэсэн ингээд эцсийн мөч алдчихдаг бас тохиолдол байгаад байна шүү дээ. Эний бас шалтгаан юу байж болох вэ? Нөгөө эсэргүүцэл саадуудыг давах ур чадвар байхгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл ямар ч хүн бүтээгдэхүүн таалагдаад байдаг. Гэхдээ л яг авахгүй байна гэдэг чинь нэгдүгээр ямар шалтгаантай гэхээр энэ бүтээгдэхүүн яг миний ямар асуудлыг шийдэх вэ гэдгийг нэгдүгээр ойлгоогүй байна гэсэн. Хоёрдугаар тэгвэл нөгөө борлуулагч бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг хийхдээ тэр хүний хэрэгцээнд нь тохируулж биш зүгээр ерөнхий танилцуулга хийсэн байна гэсэн. Гуравдугаарт нь гэвэл янз бүрийн санхүүтэй холбоотой ч юм уу, цаг хугацаатай холбоотой ч юм уу, эсвэл итгэхгүй байгаатай холбоотой ч юм уу, эргэлзээ саадууд ингээ хүн орж ирдэг шүү дээ. Одоо би яраа хурамч юм аваад төлөвлөлтүүлчих юм шиг байгаа ч гэдэм үү. Тэрэн дээр няцаалт өгч чадаагүй, эргэлзээг нь сайн тайлж чадаагүй, илрүүлж чадаагүй учраас ингээд нөгөө эрсдлүүдийг нь ойлгохгүй байсаар хагаад алдаа явуулчихж байгаа юм. Тэгэхээр сургалтын дээр чи энэний бол нэг чинь ингээд бүр нэг нэгээр нь заадаг учраас хүмүүс ойлгочдөг л та. Ер нь сурхал зайлшгүй юм байна тий. Бас одоо хэрэглэгчийн зан төлөв мэдээж янз бүр өөрчлөгдөж байгаа ч гэсэн үеийн үед нэг одоо байнгын хямдрал хайдаг хэрэглэгч гэх юм байдаг шүү дээ. Ямар ч чимээгээр нэг хямдруулж авчих гал байдаг тий. Наатаа жаахан доош нь ярьчих тийм үү тий. Хямдрах ёсгүй бараан дээр ч тэгдэг тий. Энэ тохиолдолд ер нь тийм харилцагчтай бас ер нь яг ямар арга барилаар ажиллах уу тэр хэвцлийг одоо юу гэдгийг амжилттай авах уу ч гэдэг юм уу тэр талаас нь ярив. Тэгэхээр хямдрал байгаад байна гэдэг чинь ердөөсөө бүтээгдэхүүнийхээ үнцнийг бүрэн сайн ойлгуулж чадахгүй байна л гэсэн. Тэрнээс болоод нөгөө компаниуд одоо нөгөө цалингаа тамиар байдаг тий. Тэгэл ингээл яг нөгөө сарын эцэж байт юм уу удирлын эцэсэл жилийн эцэс болоод ирэнгүүт л одоо нэгийн тал зарч чадахгүй юм ч тийм шиг хямдруулаад өгчээгээл ингээд. Энэ чинь ерөөсөө ур чадваргүй борлуулагч нартай л байгаагийн гоё. Тэгээд үнэхээр сайн борлуулагч нар бол тэр чинь
яаж хийж байгаа л зарчдаг л да. Тэгэхээр нөгөө нэг үн цэнээ бол хамгаалах хэрэгтэй гэж. Үн цэнээ хамгаалах хэрэгтэй. Гол нь тэр үн цэнээ нөгөө борлуулагч орч ойлгох хэрэгтэй байхгүй юу? Ойлгуулж чадахгүй болохоор үнэтэй имийг зарж чадахгүй байгаад байна шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр хүний хувьд тэгвэл юу үн цэнтэй юм бэ гэдгийг бас ойлгохгүй болохоор яаж тэр бүтээгдэхүүнийг үн цэнтэй харагдуулах вэ гэдгийг ч ойлгохгүй байхгүй юу? Тэр ингээл бодлоо явцдаг гэсэн бодлооч нэ. За тэгвэл дараагийн нэг одоо бүлэг сэдв рүү ороход одоо хэрэглэгчийн гомдол гэдэг нэг юм байна шүү дээ. Энэ нь бол бас одоо юу гэдгийг нэг талаас бас жаахан таагүй ч гэсэн нөгөө талаас бол одоо тухайн бүтээгдэхүүний чанарын үйлчлэгийн чанарыг сайжруулах айгуу том хөшүүрэг болдог те яг хамгийн хөндүүрцгийг нь татгадаг одоо хэрэглэгчд байдаг шүү дээ те танах нэг чинь болохгүй. Тэгэхээр яг тийм нөхцөл ер нь яг хэрэглэгчийн гомдол гэдэг энэ эргээд яаж тийм эерэг үр дүн болгож хувирах уу гэдэг дээр жаахан дэлгэрүүлж байна. За гомдлол компаниудын бэлэг мэтгүүлж авах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр компанид байгаа болохгүй асуудлуудыг хамгийн одоо үн төлбөргүйгээр хамгийн бодитоор илрүүлж гаргаж ирдэг бол гомдлогч үйлчлүүлэгч нар байдаг. Гэтэ бодиттой гомдлогч нар тийм. Энэ хүмүүс болохоор яг яагаад гомдол гаргадаг вэ гэхээр энэ компани сайжраасаа дараагийн удаа энэ үйл ажиллагаан дээр анхаараасаа гэдэг үднээс бас сэтгэл гаргаж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд болохгүй байгаа асуудлуудыг нь хэлж гинэ гэдэг чинь компаниг маш олон эрсдлүүдээс болон зардлаас хамгаалж байгаа. Жишээлбэл хүмүүс яагаад гомдолтой хэрэглэгч нар зарим одоо компаниуд ажилтнууд дургу байдаг гэхээр хил амт ядаргаатай гэж бодоод байдаг шүү дээ. Ялангуяа фронтлайны ажилтнууд тэгж бодоод байдаг. Гэтэл ард нь сууж байгаа нөгөө офисын маркетингийн ажилтнууд ч юм уу яг нөгөө бизнес хөгжүүлэлтийн ажилтнууд болохоор бүр ингээ маркетингийн судалгааны компани аваад хэрэглэгчийн ямар асуудал нэгдэг илрүүлэх судалгаа хийгээ явж идэг те. Гэтэл нөгөө хэдэн сая төгрөг төлөөл нэг судалгаа хийгээл 2-3 асуудал илрүүлдэг. Гэтэл нэг ганц амар ширүүн гомдлогч гарч ирэл тэдний хараагүй 10 асуудлыг зүгээр хамаараа өнгөө хэлээд өгчдөг. Тэгэхээр нөгөө дэлхийд одоо харамжилттай явж байгаа компаниуд яадаг вэ гэхээр одоо гомдол гаргасан үйлчлэгч бараг бэлгүй өгдөг. Талархлаа бидний энийг бүр анзаараагүй явжсан шүү дээ. Та энэ манай системийн даваа талыг бүр ингээ олж хараад илрүүлчихсэн баярлалаа гэдэг. Тэгэхээр бүр бэлэг өгөө тэр үйлчлүүлэгчтэй талархдаг байхгүй юу? Тэгээд компани үйл ажиллагаагаа сайжруулах явдаг. Манай талаар эсэргээрээ гомдол гаргаж байгаа хүмүүсээ жоо хаад үзэх ч юм уу, эсвэл зугтдаг ч юм уу, тийм хандлага байгаад байдаг. За нэг бодит кейс гэх юм бол тэр Японд ингээ багтаа ажилтдаг ус шүү дээ. 7-Eleven компанид ажиллаж байгаад ингээ бас дөнгөж ингээ үйлчлэгийн салбарын талаар ойлгоод ингээ стандартаар сураад ингээд ажиллаад байж хахад бол яг нөгөө одоо 7-Eleven чи манаас юм юутэй төстэй шүү дээ. Одоо яг convenience store гэж явдаг. Тэгээ нөгөө бенто ингээл өдрийн цагаар аягүй японч чинь convenience store-оосаа гэж бодлож авч иддэг байхгүй юу. Тэгэл би яг нэг үйлчлүүлэгчтэй тэр бенто болон бусад одоо рамен замен борлуулаад тэгээд нөгөө сахыг хийж өгөө явуулахаа мартцсан. Тэгээ ингээл уудлал за баярлалаа дахиж ирээрэй гэл ингээл явуулсан чинь нөгөө хүмүүс манай дарга руу салбарын одоо менежер рүү утас зохиод за ингээ танахаас өдрийн хоол авсан чинь дотроо сах байдгүй би одоо ингэж гараараа идэх үү гэдэг юм гомдол гаргасан байгаа. Тэнгүүд манай менежер яасан бэхээр шууд надад уулзаад за чи нэг цаасан хайрцаг дүүрэн бэлэг бэлдээтгэе би нэг аваачаад өгчээ тэгээ дотор нь байгаа сах уучаараа гэд бод нэг удаан хуулдаг сахнууд байдаг штэ. Тэгээд тэрийг хийгээд тэр нэг үйлдвэрийн нэг дарга байсан байгаа байхгүй юу. Тэгээд 2-3 км зайтай тэгээд машинаараа тэр нөгөө араас нь бэлэг болон сахаа ингээд өгөхөөр явсан байгаа. Тэгээд үйлдвэрийн дарга дээр очиад үнэхээр уучлалтгүй байгаа тий. Одоо бид нар маш том алдаа гаргасан байна. Тэгээд би одоо ажилтнаас сурвалжтаагүй энэ бол миний буруу. Энэ Монгол хүн байгаамаа. Эдгээр чинь бодвол одоо сахмах мэдэхгүй байх. Уучлаарай гэл тий. Ингээд уучлахгүй байгаад тэгээ би энэ ажилтнаа үнэхээр сайн одоо дөнгөж сургаж байгаа юм болохоор та уучлаарай гэх ингээд маш их уучлахгүй байгаад ингээд бэлгээ өгөө сахаа өгсөн чинь нөгөө хүн уярж байгаа байхгүй тий. Би уулын сахал асуусан чи надад бэлэг авчрах шаардлагагүйсэн шүү дээ. Тэгээд нөгөө хүн маань уяраад уучлаад тэгээ яасан бэ гэхээр ерөөсөө би ингээд үйлдвэрийн ажлуудын хоолыг ч гэсэн танахаас өдрийн бенто тий ингээд амнаа гэж захиалга өгсөн байхгүй. Тэгээд ингээд 100-200 хүний ингээд захиалга ороод ирсэн тий. Тэгээд энэ юг харуулж байна гэхээр ерөөсөө л үйлчлүүлэгчтэй зөв харилцаад үйлчлүүлэгчийг ойлгоод асуудлыг ингээд зөвөр сэтгэлийг нь тайвшруулад ингээд шийдэж өгөх юм бол үйлчлүүлэгч тэр компани хайж явдаггүй харин эргээд үнэн ч үйлчлүүлэгч болоод хүрээд ирдгийн хамгийн бас нэг гоё жишээг би өөрөө боддоор гэл жоохон 19 сартай хахта ажил хийж үзэж байхдаа ингээд сурч ирсэн байхгүй. Тэгэхээр энэ дээр юу харж ин гэхээр японочдод бол үйлчлүүлэгчийг бол зүгээр нэг байдаг л хэрэглэгч гэж хардаггүй. Үйлчлүүлэгч бол нэг бурхан мэт тэгж одоо анхаарч хандаж те их нямба сэтгэлээсээ үйлчлэгийг зорддог. Түүнээс одоо юу гэдэг нэг ингээл хайгаад зарц марцсан болно гэсэн утгаараа биш. Боол мол нь болоод энэ гэсэн утгаараа биш. Яг л энэ хүнд бид нар хамгийн сайн сэтгэл хангамжтай үйлчлэгийг үзүүлэхийн тулд яг л бурхан мэт хандна гэсэн энэ зарчмын дагуу үйлчлдэг. Тэгэхээр нөгөө гомдлыг ингээд зөв шийдчихээр
Асуудал нь одоо давуу тал нь юу байдаг вэ гэхээр компани эргээд үнэн зөвшөөрлөгчийн тоогоо нэмж байгаа гэж харуулж байгаа. Тэгээ нөгөө талаараа хэрэглэгчдэд ямар мессеж өгж байгаа вэ гэхээр эднийх бол асуудал гарвал шийддэг компани юм байна. Зүгээр ингээд хогчнгээ хайждаг тийм. Тэгэхээр бас нэг юм одоо хэрэглэгчийн категори өгдөгтэй одоо яг тийм түрүүнд тань хэлсэн шиг юм үр дүнтэй яг компанид хэрэгтэй байдлаар гомддгоо. Гомдохын тулд гомддог, бухимдахын тулд бухимддаг, уурлахын тулд одоо уурладаг гэх юм уу. Адекватны биш тийм хэрэглэгч харилцагч биш. Яг энэ тохиолдолд яг үйлчлэгээний фронтээр ажиллаж байгаа хүмүүс ийм хүмүүстээр нь яаж ажиллах юм. Тэгээ бас ийм тохиолдолд нь хизээч хэлж болдгоо тийм үгсийн жагсаалт тантэрч бас байх гэдэг. Энэ талаар жоохон дэлгэрүүлж ярил. Тэгээ ер нь бол гомдорлогчдын 6 төрөл байдгийг. Бүр тийм нарийн судлал. Тэнгүүд энд чи өөдөглөгч. Нөгөөдг нь оол зашиг хайхч гэдээ бас нэг 2 төрлийн жоохон имбредтэй флаг буюу ийм асуудалтай гомдлогч нар байна. Эднэр болохоор ингээд бүр ингээд алдаа гарахыг бараг хүлээгээ сууж идэг. Ингээд бараг ингээд отоод байж идэг тий. Тэгэл алдаа гарангууд ашгүй гэл ингээд одоо нэг ресторанд ингээд хоол идсэн чинь тий. Магадгүй нэг хэсэгт нь тавг нь ингээд жоохон дотоо харцсан ч гэдэг юм уу. Эсвэл нэг жоохон соус нь ингээд мах цахны соус нь ингээд жоохон ингээд юунасаа тавныхаа юунаас жоохон илүү гарцсан байдаг ч юм уу. Жоохон гарангуут л хүү танах ингэсэн байна. Гэлтэй ингээд өөлөөл тэгээд ингээд бинийгээ солиулмаар байна гэдэг ч юм уу. Эсвэл ингээд ёо хамаг итэг аппетит болгочлаа гэл иймэрхүү маягаар ингээд албаар ингээд юм болгоныг гаргаж тий өөлж өнтгөлдөг гэх юм уу. Энийхээ үр дүнд юу хүсдэг вэ гэхээр нэмэлтээр ундааг нөгөө уучдаг ч юм уу тий. Эсвэл нөгөө хоолныхоо барцыг дахиад жоохон нэмүүлээ авчдаг ч юм уу. Ямар нэг юм нэмэлт тэмсээрээс хүсдэг. Иймэрхүү бас мерсэр үйлчлүүлэгчнэр гадаад бол аюух байд юм лээ. Монголд бол одоо бас мэдгүй л байна л да. Харцсан гайгүй. Ер нь ийм бүдүүлэг гэх юм уу ийм хүмүүстээр нь харьцахтаа хэлж болохгүй үгсийн жагсаалт гэдэг бас тий. Энэ бол таны буруу, таны л хогчин гэдэг ч юм уу тий. Манай дүрм журм ийм болохгүй ч гэдэг юм уу иймэрхүү үгнүүд бас байдаг. Манайх одоо харилцагчийн үйлчлэгээний хичээл дээр бол яг нөгөө үйлчлэгчдэд хэлж болохгүй өгсөн жагсаалт гэдэг бараг 100-аад үгнүүд байдаг л да. Тэрийг ингээд сургалтаараа ордог байхгүй юу. Миний ажилд би чадахгүй, наадах чинь солихгүй, хогчин ч гэдэг юм уу тий. Нөгөө иймэрхүү үг хэрэглэх юм бол тэр хүмүүс чинь бүр ухаантай учраас улам илүү нөгөө хүний чинь бичлэгийн аяг хийж аваад дарагдана зүйлээд хараа надтай ингээд харилцсан гэл ингээд нөхөн төлбөр ингээд шаардаад аваад. Тэгэхээр айгу боломжтой мэрэгжлийн төвшөнд харьцахгүй бол бас ер нь барал дипломат тал руугаа явах гэдэг шүү. Инээмсэглэж байгаа л тийм тэгээд соёлтой харгаад дүрм журмад харилцуулна тэгээд үнэхээр одоо тэр хүн харваас ингээд бүр явж өгөхгүй тий. Ингээл нийт цаал бусад хэрэглэгчнэр сууж байгаа шүү дээ харилцагдаг үйлчлэгчнэр. Тэгэл ингээд амар чангаар орилоод байдаг ч юм уу ганцаараа ингээд гомдол гараад тэгэл бусад хүмүүст айгу юустэй л дөрвөл учраас энэ дээр ингээд тусгай өрөөнд авч орж байгаа асуудлын зөв ойлгоод сонсоод тэгээд шийддэг аргууд байдаг л та. За баярлалаа. За тэгэхээр одоо илүү бас нэг практик тал руугаа асуухад за 26 гараад одоо эхний үйлрэл явж байна. Одоо ер нь 90 хоногийн дараа тэгээ дахиад эхний үр дүнгууд гараад дахиад юу хийж эхэлсэн тийм ээ. Түн шинжилгээнүүд хийж эхэлсэн бизнесүүд. Тэгэхээр ойрын 90 хоногийн хугацаанд ер нь яг Монголын бизнесүүд одоо яг борлуулалтын хэцүү байна л та. Ихтэй бас яаж өсөх вэ гэдэг дээр хоёлаа нэг жоохон тип өгөх гээд үсгүү тийм ээ. Тэгээ одоо л ерөнхийдөө сошиал медиагаар борлуулалтад аюул сайн явж байна. Гэхдээ нөгөө ямар бүтээгдэхүүн зарж байгаа вэ гэдгээс ч бас аюул хамаарч байгаа байхгүй тий. Тэгэхээр хүмүүс одоо юу гэдэг өөрөө очиж тэр дэлгүүрт нь очиж бүтээгдэхүүн үйлчлэгээд танилцахаас илүүгээр хэрэг контент маркетинг аюул сайн бүтээгдэхүүн аюул зөв ойлгуулад эсвэл сонирхолтой ойлгуулдаг эсвэл аюул тийм анхаарал татгууц эсвэл хөгжилтэй байдлаар ч юм уу тий. Иймэрхүү байдлаар контентууд аюул сайн юм бол хүмүүс контенттой илүү их нөгөө engaged болоод байгаа байхгүй engaged буюу илүү холбогдож тэнд итгэл үнэмшил төрж байна гэсэн үг. Тэгэхээр одоо өмнө нь бол ингээл захирал нь аюул Bloomberg-аар ярьдаг ч юм уу тий. Эсвэл одоо иймэрхүү байдлаар итгэл үнэмшил төрүүлдэг эсвэл ингээл өөр аргууд байдаг байсан бол одоо л илүү чанартай контент тэгээ бүтээгдэхүүн тэр хүний амьдралыг яаж өөрчлөх юм, яг ямар үр дүн өгөх юм, шийдлийг илүү яг зөв танилцуулж чадах юм бол ямар ч юм зарж болж байгаа байхгүй тий. Бас миний нэг олж анзаарсан юм ихэл би яг хөвөл хошоо нэмэрлэхдээ нэг зөвлөхөл манад бас хэлсэн л дээ. Одоо компани удирдлага эсвэл үүсгэн байгуулагч өөрөө бас юм одоо ялангуяа сошиал контент их байгаа үед өөрөө гарч ирээд өөрөө ингээд гоё энгийн байдлаар тайлбарлуул тэр бол аюул сайн маркетинг болдог илүү нэг ихтгэл үнэмшил төрдөг гэж яриад байгаа. Яг үнэ. Энд дээр яхан дэлгэрүүлж яривал ер нь яг бидний би одоо ярьж чадахгүй манай хүмүүс л одоо ингээд нэг тийм хийчихсэн шүү дээ гэж ярьдаг одоо захирлууд зөндөө шүү дээ. Гэтэл гарч ирэх хэрэгтэй байгаа даа тий. Тийм одоо нэг маркетинг альбом даатгдчихдаг ч юм уу тий эсвэл нэг инфлюенсер аваад хэлчихдэг. Яг үндэ бол нөгөө бүтээгдэхүүн хамгийн сайн мэдж байгаа тий
хүн нь өөрөө захирлна штэ. Тийм. Тэгэхээр захирал нь өөрөө одоо ингээд ядаж юм подкастт орчдөг тий. За тэгэл ядаж нэг ирээл хэлэгчдэг тий. Тэгэл ингээд нэг ядаж нэг хаяа нэг лайв маяг хийчдэг ч юм уу. Ийм байхаар бас хүмүүс илүү нөгөө итгэх хандлага нь өндөр. Тэгээд нөгөө ийм сэтгэл зүйн онол гэдэг байхгүй хүмүүс хаашаа хушуурж байна. Тэрийг өөрийн ирэхгүй хүн итгэж юмшиж авдаг. Тэгэхээр нөгөө хүмүүсийн анхаарал хаана байна? Attention одоо market гэдэг зүйл гарч ирээд байгаа шүү дээ. Attention чи хүний анхаарлын төвдөл байж чадчихвэл чиний бизнес автоматар зарагдана гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр SEO бүжиглдэгснүү, TikTok хийдэгснүү яаж хийж байгаа л анхаарлын төвд яах нь орж олон хүний нүдэнд аль болохоор олон давтамжтай харагдах нь аюул чухал болч та. Тэгээд нөгөө эерэг имиж бүрдүүлэл те зөв үг яриа. Тэгээд хүн нөлөөлөх чадвар, ярих ур чадвар мадар гэж олон юм байна л да. Дүр төрх гээд. Тэгэхээр нөгөө яалтчгүй захирлуудын хувьд энэ ур чадвар аюу хэрэгтэй. Тэгээд бити хард суугаач. Гадаж л ингэж юутай шиг тий подкаст хийгээл одоо оролцох хэрэгтэй. Ерөн зүгээр одоо энэ мэдээллийн технологи хөгжил, сошиал маркетинг за одоо орж ирээд баг ингээд зарим төвшөнд борлуулагчийг орлох баг юм яригдээд шүү дээ тий. Тэгэхээр энэ бүх одоо энэ том давлгаа ер нь таны ажиллаж байгаагаар ер нь борлуулалт ямар боломжууд авчирж байна бас эрсдлүүд авчирж байна гэдгийг нэг хоёлоо товчхон яриад үзвэл тийм. Сул борлуулагч нарыг бол AI одоо орлоод эхэлсэн шүү дээ. За. Тий. Хуучин нөгөө нэг юу гэдэг байсан шүү дээ. Заачаан програм билээ. Одоо мета дээр өөрөө бүр автомат юм хариулагч нар ч бүр хөгжөөд эхэлсэн. Тэнгүүд ингээл нэг гээл комент бичээрэнгүүт нэг гээл хүмүүс бичсэн хүн болгон дээр автоматар контент нь очдог, мэдээлэл нь очдог болсон тий. Тэгэхээр нөгөө компани захиралч өнөө маркетингийн менежер хүн унтж байхад л оронд нь AI ажлыг хийдэг тий. Тэр чатуудад нь хариулдаг болсон шүү дээ автоматар. Тэгэхээр энэ болгон ч айгүй нэгдүгээр тэр сул борлуулагч нарыг орлуулахаас гадна айгүй их нөгөө сайн борлуулагч нарт дэмжлэг ингэж болж өгч байгаа партнер болж өгч байгаа. Харин чадварлаг борлуулагч нарыг бол улам мэл хүчрэгжүүлнэ. Яагаад вэ гэхээр чадварлаг борлуулагч нар маань AI өөртөө сургачдаг учраас яаж асуулт авах уу, ямар мэдээлэл өгөх үү гэдгэн дээр нүүрөө сургаад тэгээд баг өөрийнхөө ингээд найзуудыг бэлтжиж хамтран ажиллагч нарыг супер туслахуудаа тий. Туслахуудаа бэлтжиж байгаа байхгүй тий. Тэгэхээр AI бол үнэхээр том зэвсэг болно. 2030 онд бол бүр энэ бол илүү их мэдрэгдэнэ гэдэг юм судалгаа байгаад байгаа. Тэгээ борлуулагчдаас шинэ ур чадвар мэдлэгийн тийм одоо цогц шаардах гэдэг шүү дээ. Тий 2030 онд шийдэл борлуулагчийн зайлшгүй эзэмших ур чадварт би ингээд судалгаанд сарж хахад харилцаа бол юу вэ гэж байгаа. Харилцах энэ асуулт тавих тий. Одоо сонсох байх бүтээгдэхүүн танилцуулах. За дээр дата буюу өгдөл унших ур чадвар маш чухал байгаа. Тэгээд одоо манайхан чинь фэйсбүүкээр ингээл юмас уршлаад байдаг. Юуроос анализ хардаггүй. Ямар групп түрээд байгаа, ямар одоо тий динамиктай яваад байгаа. Тэр нөгөө яг аль контент нь илүү хүндүрээд байгаа гэдэг дээр анализ хийдэггүй ч юм уу. Тэрнээсээ болоод ингээ зүгээр оновчтой янз бүрийн пост оруулаад ингээ яваад идэх тий. Тэгэхээр тэрийг харах хэрэгтэй гэсэн үг. Хоёрдугаарт нь AI ашиглаад одоо бүр контент, видео контент, реклам хүртэл хийдэг болчихлоо шүү дээ тий. Тэр өвтийг л одоо хүмүүс яаж юм гэхээр өөрийгөө нэг удаа бичлэг хийлгэчихэд яг тэр дүр төрхөөрөө ингээд дахиад уншуулад өөр аппликейшн дээр өөр програм дээр уншуулад одоо чи YouTube жишээлбэл ингээд энэ бичлэг ингээд хийчлээ гэж бодоход би яг энэ хуцтай энэ дүр төрхөөр гэхдээ миний фоныг өөрчлөл гэхдээ миний яриаг шууд AI-аар өөрчлөл ингээд бодит амьд юм шиг ингээд би ингээд 100 контент шууд хийж болж байгаа байхгүй тий. Тэгээ тэр яриг текстийн нүртэл AI-аар бас бэлтүүлж болж байгаа. Гэх мэтлээ ингээд AI-ийн одоо цар хүрээ айгу томорч юм л та. За тэгэхээр дараагийн асуух зүйл нь бол одоо подкаст мөрөнд төгсгөл рүүгээ ойртож जैन тий. Тэгэхээр одоо customer care consultant гэдэг компанитай бас ямар яаж хамтарч ажиллаж болох юм тий. Ямар салбарын компани хамтарч ажиллах яг ямар асуудлыг шийдэхэд одоо танайх бас тусч болох юм гэдэг дээр бас жоохон дэлгэж байна. Тийм яг борлуулах ур чадвар тий борлуулалтаа өсгөх, ажилтнуудаа чадваржуулах, борлуулалтын үүрэг системтэй болгох. За энэ тал дээр бол манай коучинг хийж гэн, сургалтуудыг хийж гэн, шалгалтыг авч гэн. Ур чадварыг тодорхойлж байна тийм иймэрхүү байдлаар хамтраад ажиллаж байгаа компаниуд харилцагчийн үйлчлэгээр болохоор үйлчлэгээний стандарт нэвтрүүлж байна, скрипт, хэрэглэгчийн үйлчлэгээний заавар боловсруулж байна. За сургалтуудыг хийж байна, хандлт үнэлгээ буюу mystery shopping гэдэг чинь одоо нөгөө танаа үйлчлэгээ үнэхээр стандартын дагуу явагдаж байна уу? Ажилтнууд ч үнэхээр юмаа зарж чадж байна уугүй гэдэг нь бид нэг үйлчлэгчийн төрд ороод тавьжлтайгаар бас явдаг юм үйлчлэг байдаг. Тэгэхээр эдгээр үйлчлэгээнүүд та бүхэн сонирхож байвал манай руу холбогдож болно тийм. Манайх вебсайт байгаа customer king-ийн
гээд за мөн борлуулалтын бид нар бас ном гаргасан байгаа. Одоо борлуулалтын шидэд үг гэлэг ба тактикгүй тэгээд энэ борлуулалтын нэлээм тархи судалтай холбоотой. Борлуулалт яг тийм Монгол ном савар идэх штэ тий. Тийм Монгол ном Монгол гадны орчуулгад яваад ном аюу олон байдаг. А мэдээж хэрэг энэ ном маань ч гэсэн олон гадны номнуудыг уншаа судалсны үндсэн дээр бас өөрийнхөө жишээ бодит хөрсөн дээр буусан кейсүүдтэй гал ингээл оруулсан байгаа л да. А гэхдээ яг Монгол хүний тархинаас гарсан ном гэхээр бас их сонирхолтой. Тэгэхээр энэ ном ч гэсэн бас цөөхөн үлдсэн байгаа. Тэрийг бас сонирхоод судалж авч болно. Тэгээд ер нь манайч нөгөө 12 сард ачаалаад илгүй хийх цагаалгуудаа 1 сар л оруулсан. Тэгээд 1 сар бас дундаас хойш цагаалга гайг болчих болохоор компанид ер нь захиалга өгөөд сургалтуудаа ч юм уу тий зөвлөлт хөшлөөг ингээд аваад явах боломжтой. За баярлалаа. Би бас подкастын төгсгөлд бас холбоотой контакт мэдээллүүдийг оруулчихна. За сүүлийн асуулт болгоод бас манай бизнесийн хэрэгтэй байж магадгүй нэг асуулт асууд. За 26 оны хувьд за 27-ч гэж баг ярьж болж байна. 1-2 жилийн яг нэг хэрэглэгчийн зан төлөв талаас анхаарах хэрэгтэй. За нэг 3 чиг хандлага гэдэг хоёлаа тип өгч зүгээр ах тий. Хэрэглэгч ер нь яг яаж өөрчлөгдөд байна гэдэг дээр анхаарах 3 зүйл. Нэгдүгээр хэрэглэгчийн туршлага өдөр ирэх тутам өөрчлөгдөж байна. Туршлага гэдэг нь бол англиар experience гэдэг үг би энэ үгээр хэрэглээд байгаа. Тэр нь яаж гэхээр та ирэлшид ямар гоё мэдрэмжийг өгч байна. Өөрөөр хэлбэл бүр нарийн даа ярих юм бол та хүний тархинд ямар дааврыг ялгаруулж байна гэдэг чи одоо бизнесийг шууд тодорхойлж байгаа байхгүй. Ороод ирэнгүүт нэх мухав нартай ч юм уу, ороод ирэнгүүт нэх ууртай царайтай хөнгөтж авдаг ч юм уу тий. Тэгэхээр ороод ирэнгүүт нь та хүнд серотонин буюу аз жаргалын даавар одоо ялгаруулах үс тийм гоё орчныг тийм гоё байдлаар хэрэглэгч өгдөж авч гинөө. Эсвэл нөгөө кортизол буюу стрессийн дааврыг ялгаруулдаг нөгөө гэдэг чинь одоо бизнесийг шийддэг болчиход байна шүү дээ. Бүр ингээд биологи талаас нь одоо бүр судалж хэлж штэ бүр тархи талаас нь хими талаас нь тэгэхээр нөгөө хэрэглэгчийнхаа мэдрэмжинд анхаараараа танаа компани өөрчлөхгүй байгаа шалтгаанууд нь юу вэ гэдгийг илрүүлээрэй. Тэгээ танах юугаа сайжруулахгүй бол үнэхээр явахаа болцсон байна вэ гэдэг ядаж өөрийнхөө өрсөлдөгч компаниудтай харьцуулаад хараараа тийм. Одоо нэг олон имлгүүд нэг олон шүдний имлэгч гэдэг юм уу те. Эсвэл нэг л олон одоо банкуд байгаад идэх те. Гэтэл яагаад зарим хүмүүс зөвхөн нэг банкар дахин өөрчлөлттэй гэдэг чинь тэр нөгөө серотонин нэг л өгөөд байгаа учраас дахин ингээд донтуулаад ирүүлээд ийн гэсэн үг байхгүй те. Тэгэхээр яг нөгөө бизнесээ 26 онд амжилттай бас ингээд эрсдлүүдээс хамгаалъя гэж хүсчихвэл зоригтойгоор энэ инновацтэй шийдлүүдээс гадна яг хэрэглэгчдэд бид нэр ямар гоё мэдрэмжийг үүсгэх болон борлуулалтаараа дамжуулаад өгч болох вэ гэдэг бодоод тэрэн дээрээ бас анхааруул болох юм шиг санагдаж байгаа. За баярлалаа. Маш тун хэрэгтэй дүгнэлт зөвлөгөө байлаа. За ингээд бизнесийн подкастын дугаарыг нүрээд өндөрлөе. Манай сонсогчдод одоо манай бизнесмений YouTube channel-ыг дагаад лайк, share, комментээр биднийг дэмжээрэй гэж хүсэх байна. Ингээд манай зочноор Customer King Consulting-ийн компани үүсгэн байгуулагч, за харилцагчийн хүчний үйлчилгээ, борлуулалтын коуч, зөвлөх, намуу оролт ингээд таны 26-ны ажилтнаас амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн амжилт. За баярлалаа.